За эхнийх нь rotate raw бичгээр болчихно. Гэхдээ энэ нөгөө ямар нэгэн дүрс объектыг эргүүлдэг команд болохоор бид нар ямар нэгэн line ч юм уу ийм зарчээ. За энийг эргүүлэхдээ шууд эндээсээ бас сонгоод өчч болно. За одоо ийм шүү заяа. Эхлээд дүрсээ төгчүүлээд rotate гэх юм бол шууд дараагийн үйлдэл рүү орчихно. Эсвэл rotate гэж команд өгөх юм бол эхлээд ямар дүрс эргүүлэх гээд байгаа тэрийгээ сонгож өгөх хэрэгтэй. За энэ дүрсийг гээд space-ээ дарлаа. За base point буюу аль цэг тэр төвтөгөр эргүүлэх вэ гэж асууж байгаа. За энэ дээр төвтө эргүүлчих. За ингээд курсороор эргүүлчих болно. Эсвэл ингээд хитэн градусын өнцгөр эргүүлэхээ шууд тоогоор бичиж өгч. За 30 юм бол ингээд цагийн зүүнний эсрэг эргүүлж байгааз. За нэг иймэрхүү. Гэтэ энэ дээр нэг юм за жишээ нь би ийм дүрстэй байлаа гэж бодоод энэ лайныг яг тэгшгэн тэг гарац дээр аваачаа. Одоо ерөнхийдөө бол нэг иймэрхүү юм болгоё гэдэг байгаа. За тэгэх юм бол энэ reference буюу шууд R space-д арчна. За тэгээд энэ цэгээ сонголоо, энэ цэгээ сонголоо. За одоо энэ дээрээ тэг гэж бичээд өгсөн ч болно. Эсвэл энийг итгэжүүлж хагаад ингээд тавьчих болно. За саяных дээр ахаад rotate гингүүд энэ copy гэд сонголт байгааз. За энийг сонгочихъя. Тэгэх юм бол анх эргүүлсэн дүрс нь үлдсэн, эргээд шинэ байрлал дээр ахаад шинэ дүрс үүсчихэж байгаа байхгүй. За rotate бол нэг иймэрхүү. За mirror гэдэг команд буюу одоо толон тусгал шиг ингэж нөгөө талд нь хувилж тавих гээд байна. За энэ rotate-ыг адилхан дүрсээ идэвхжүүлээд mirror гэдэг команд өгчих юм бол за ямар одоо юу гэх юм бэ зураасны ч юм уу тэнхлэгийн дагуу mirror их вэ гэдэг нь ингээ гараад. За mirror бол нэг олон янз юм байхгүй. Тэгэл за энэ нэг юу асууж байгаа. Энийг сонгоод өгчингүүд энэ source object-тэй устдахгүй юу гэдэг. За yes-ийн сонгох буюу y space гэх юм ба шууд устгах чинь no гэх юм бол энэ үлдэнэ. За mirror болцсон. За field буюу энэ нэг хоёр line line-ыг ингэж холбож өгдөг. За энэ болохоор ингээ хоёр янзаар болтой. Бүр энэ шах олон янзаар болдог. Юм байл та яг голцоо ашигладаг нь болохоор ийм юм уу ийм аркаар болгох юм уу шулуунаар болгох юм уу. За аркаар болгох ихтгэлээд радиусын өөрөө гараараа бичээд өгчнө. За би ойл 10 радиустай энэ хоёрыг холбоё гэмт нэг ингээд маш жижиг болчлаа. За тэгэнгүүт дахиад команд өглөө radius буюу r space энийг 10 гэдэг хүчээ. За энэ миний бодлоор юунаас одоо энээс их 10 хэтэрчж байгаа болохоор болохгүй байгаад байгаа шүү. За тэгвэл radius-ыг 2 гэж өглөө. Тийм ээ. 10 бүр radiusтай тойрогч юм том байх чи яаж юм жижиг юмэг 10 radiusтай аркаар болохгүй дээ. За тэгээд нэг удаа radius ингээ 10 гэд өгсөн баг дараагийн удаа команд идэвхжүүлэхэд өмнө сонгосон сонголт чи яг хэмдээл байж байгаа 10 radiusтай аркаар ингээл холбоод байна гэсэн үг. За тэгвэл нөгөө нэг сонголт буюу chamber-ын яач. За энэ бол ингээл шууд ингээ халамж чинь. Тэгээ бид нэр одоо энэ хоёрыг холбохын тулд одоо жишээ нь trim extend гэдэг командаар бол инглээ одоо энийг устгалаа.
ийм үйлдэлүүд иддэг бол энэнгээр шууд зүгээр холбочихны. За энэ дээр болохоор distance-ийн бас ахаа заагаад өгч болно. 2 гээд distance одоо саяных бол ингэж байгаа. За хууч манай энэ юм маань юм байсан шүү дээ. За distance гэдэг эхний зааж өгсөн утга нь бол энэ эхний сонгосон line-аас хэр зайтай тасдах вэ? Хоёр дахь нь болохоор хоёр дахь line-аас энэ өнцгөөсөө хэр зайтай тасдах вэ гэсэн үг. За тэгэл ингэж 1 2 гэдэг чи тэгвэл нэг юм болчих. Энэ миний зурсан юм устгаагүй орчихчих. За эндээс 1 зайтай таслаа, эндээс 2 зайтай таслаа. За энийг ч бараг л хэрэглэхгүй дээ. За түрүүний шиг зүгээр шууд энэ хоёрыг холбож байгаа бол distance-ийн 0 0 гэж өгчээ. Ингээл энэ хоёр холбогдчихно. За дараагийн команд нь болохоор нөгөө trim extend. Энэ түрүүн команда зааж өгөөгүй хэрэгэлсэн ба шүү дээ. За нэг ийм юм байлаа гэж үтэй. Тэгэнгүүт энийг ийш нь үзэх гэдэг байгаа байхгүй энэ хүртэл. За энэ нэгээ сонгоод x команд өглөө. За энэ дүрс хүртлээ. За зүрийн юм байдаг. Тэнд гэдгээ шууд одоо энэ сүүлийн вершн дээр ингээд ах шүү. Эхний хуучин вершн дээр бол extend гэдэг команда өгөнгөд шууд ингэж таарлцсан юм руу ингэж холбогдгүй хэлсэн. Одоо 1 дарлаа, 2 дарлаа. За одоо жишээ нь энийг давуулаа энэ рүү бүр энд байгаа юм руу холбохгүй. Тэнгүүт л extend гэдэг команд өгснөө ингээл дарахгүйгээр нэгээ сонгол extend гэл боллоо. За trim гэдэг команд нь болохоор яг энэнийхээ эсрэг нь би энэ хоёрын хоорондохыг устгалаа, энэ хоёрын хоорондохыг устгалаа гэвчдэг. За одоо бас адилхан энийгээ сонгоод trim-ийг гээд энийг устгах болно. Эсвэл энийг устгах болно. За энэ хоёр командыг аль нэгийг хэрэглээд нөгөөтгийг шууд ашиглаж болно. За би trim гэдэг команд өгсөн. Одоо trim энийг trimтэх гэдэг нь тэгэнгүүт shift-ээ даржгаад дарах юм бол шууд нэг extend гэдэг командаа хэрэглээд идэх. Зүгээр дарвал ингээд trim-д домортлоо. За extend гэдэг команд өгснөө shift-ээ дарах юм бол яг trim гэдэг командаа байгаа юм шиг ажилладаг байхгүй. За одоо өнөөдрийн хамгийн сүүлийн зааж өгөх команд бол offset буюу одоо за энэ тойрог дэрч авчих. Ийм тойрог тэгвэл гадуураа ахаад жоохон том тойрог баймаар байна. Тэгэнгүүт би ахаад тойрог гэдэг команд өгснөө ингээд за тэгснэ эндээс би 10-ын зайтай авахын тулд энэ ч одоо бас за ингэснэ 10 цааш за 10 тэгснэ энэ дараагийн тойргоо яг энэ хүртэл зураад ийм олон ажиллагааг шаардлагагүй байхгүй. Шууд нэг тойрог байлаа. Offset гэдэг команд өглөө. За энэ true гэхээр өөрөө альнаас аль хүртэл offset-лгаа зааж өгдөг. Тэгэхгүй зүгээр шууд биччихээ 10. Ингээл 10-ын зайтай. Одоо тэгэхээр энэ тойрог чи энэ тойрогоос radius нь 10-аар эхлэх гэсэн үг байхгүй. За тэнгууд offset түрүүний true гэдсний оронд ингээ өөрөө ингээ заагаад өчөж бол. За энэ нь бол яг хэрэглээ гарч ирдэг юм. Одоо ингээ зүгээр жишээн дээр үзүүлэх жоохон өгүүлэн л. За жишээ нь за нэг юм тэгш үнцгт байлаа гэж үгүй. Энд нэг юм жижигхэн юм байж байгаа байхгүй. Тэнгүүтээ би нэг offset-ийг яг энэ offset-игээд энийг дайрсан юм том тэгш үнцгт зурх гэдэг. Тэнгүүтээ би энэ зайг ингээ чимжиж ядгаа олж хор offset гээд энэ хоёроо зааж өгвөл боллоо. За тэгэхээр space гэхээр ер нь default-ороо шууд Z команд ажиллана. За тэгээд ерөнхийдөө сүүлд бодсон нь болохоор ингээд норчоод авахгүй gas ингээ юмнуудаа заагаа явуучвал илүү амар юм болов гэж бодоод ингээд богинохон хурд дэмжлэг хийхээр болсон шүү guys. За bye.